Эрдэнэс Alta Resources компани шинэ төслөө эхлүүлэхэд бэлэн боллоо. Эрдэнэс Alta Resources компани эзэмшлийн салхит тусгай зөвшөөрлөлийн талбай дах зүүн алт мөнгөний үндсэн ордын технологи туршилт урдчилсан техник эдийн засгийн үндэслэл амжилттай хийгдээд байна. Ингэснээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй нэгэн томоохон төсөл эхлэхэд бэлэн болоод байна. Эрдэнэс Alta Resources компани Дундгов аймгийн Гурван сайхан сүмийн нутагт орших салхитын мөнгө алтны ордод олборлолт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компани бөгөөд тус ордыг ашиглах 2021 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр тооцоолсон төлөвлөгөөгөө даруй 140 тэрбум төгрөгөөр дагуулan биелүүлээд дараагийн шин төсөлтөөгөө зоргож байгаа нь энэ юм аа. За Эрдэнэс Alta Resources компани 2020 оноос үйлчлэг явуулж байна. За өнөө хүрээнд салхит тусдыг хэрэгжүүлэн салхит төслөөрөө 47 мянган тонн бажимл босруулан тус бажимлыг гадаадын зах зээл дээр борлуулан нэг ихнээд төрний орлого олон өнөөдөр хүртэл үйлчлэг явуулж байна. За бид хүн энэ 5 жилийн хугацаанд мэдээж салхит төслийн өнөөдөр үндсэн ашиглаж байгаа ордыг ашиглаж олборж хэдий дуусах төгсөж байгаа ч гэсэн тус талбай дээр зэрэг тайгуулын агуулгын үрдэн 3 тонн алтын нөөцийг эрчүүлгийн зөвлөөр батлуулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Тус төслийн хэцүү болон технологи туршлагатай ажлуудыг хэрэгжүүлэн үүний өрөөнд бол амжилттай хэрэгжүүлэх боломж бодож байгаа. 2026 оноос эхлэн тус ордыг хөдлөх ажлыг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. За мэдээж дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салхитын төслийг доктортой явуулах хүрээнд бол 2-3 ажил зохион байгуулж байна. За нэг ажил нь бол мэдээж ашигласан хаягдл хөдрийг дахин боловсруулах ажлыг бас технологи туршлагын хэрэгжлийг хэрэгжүүлсэн. За энэ ажлын хүрээнд бол дахин боловсруулахад тухайн төсөл маань амжилттай хэрэгжих боломж техник эдийн засгууд ашигтай тэр үүрэгчтэй харагдаж байгаа. Энэ нь бол 2-5 жил үргэлжлэх урьдчилсан тооцоол харагдаж байна. За мөн саяны түрүүний хэлсэнчлэн салхитын зүүн орд буюу алтны нөөцийг ашиглах, хөдрийг ашиглах ажлыг зохион байгуулахад дахиад бид хүн 5 жил ашиглах болцоо. Тэгэхээр бид хүн цааш үргэлжлүүлэн 5-7 жил тус өдрийг туслалыг хэрэгжүүлэх болцоо өдрийн байдлаар бүрдчихэд байна. Энэ 2020 оноос одоо салхитын төслийг хэрэгжүүлэхэд бол анханаас нь бас Монгол инженертэй түшгэлсэн байдаг. За түшгэлж ажиллах хүрээнд бол энэ одоо уламжлалтай хадгалан за өнөөдрийн хүртэл төр хувийн гишлийн түншлэлээр үйлчлэг явуулан Монгол улсдаа болсон хүчин инженерүүдийг бэлтгэн за мөн технологи болон одоо хөрөнгө оруулалтын асуудлууд нь Монголд үлдэх нөхцөл болцоо бүрдэж байгаа. Мэдээж одоо төр хувийн хүчний түншлэл гэдэг нь төрийн өмчт байгаа төрийн харьяалт байгаа ордыг ордын нөөцийг ашиглахдаа хувийн гишлийн оролцоо буюу хувийн гишлэр гүйцэтгэх. За хувийн гишлийн оролцоо орж ирнэ гэдэг нь төг төсөлд хяналт тавих, хамгийн бага зарлаар гүйцэтгэх. Мэдээж тэр төсөлдөр төрийн шуурхай менежмент хийх ийм нөхцөл болцоонд бүрдэж байгаа. Энэ бүгээрээ даваа талтай өнөөдрийн бидний гаргаж байгаа амжилт бол хувийн гиштэй хамтарч хийсний үр дүн бол нэлээд их том байр суурь эзэлж байгаа. Салхитын үндсэн ордын нөөц дуусж байгаа боловч эх онд уг тусгай зөвшөөрлийн талбайд түүнтэй дүүцгүүц том ордын бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалтын ажил эрхлэж байна. Тодорхойлбол салхитын зүүн эрдийн талбайд 3.1 тонн алт болон мөнгөний таамаг баялаг тогтоогдоод байгаа бөгөөд тус ордыг ил болон далд хосолсон аргаар ашиглах юм. Одоо салхит уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уурхай эхлүүлэх бэлтгэл ажиллаач зэрэгцүүлэн хийж байгаа юм. Нэг ёсондоо Эрдэнэс Alta Resources компани салхит уурхайхаа үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлсээр дараагийн том төслөө залгуулан эхлэхээр боллоо. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд байгаль хамгаалалт нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж ирсэн бөгөөд шинэ төслөө эхлүүлэхдээ зэрэгцүүлэн олборлоо дуусгах гэж буй ил уурхайхаа техникийн нөхөн сэргээлтэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн Монголд анх удаа флотацийн аргаар хаягдлыг дахин боловсруулах шинэ технологи салхитын ил уурхайгаас гарсан хаягдл хөдөр буюу үүсмэл ордод нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.